Эрдэс баялагын салбараас 2016 онд 930.8 тэрбум төгрөг, 2017 онд 1.9 их найт төгрөг, 2018 онд 2.4 их найт төгрөг, 2019 онд 2.9 их найт төгрөгийн орлогыг тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ууд уурхайн салбарын орлого 7.1 их найт төгрөг, газрын тосны салбарын орлого 787 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 148.2 тэрбум төгрөг, бусад орлого 82.3 тэрбум төгрөг байна. Улс их орныхоо хөгжлийн төлөө тасралтгүй 24 цаг ажиллаж, улсын төсөв төвлөрүүлж байгаа энэ мөнгөн дүнгээс хамааралгүй нэг ч монгол хүн байхгүй гэж хэлэхэд хэлцэхгүй болов. Монгол улс нийт 3.2 сая хүн амтай. Үүнээс 912 мянган хүүхэд сар бүр олгодог хүүхдийн мөнгө, 409 мянган хүн өндөр насны тэтгэвэр, 155 мянган хүн төрөл бүрийн халамж, 8 мянган хүн хөдөлмөрийн чадвараа алдсны тэтгэмж, 190 мянган хүн төсвөөс залинждаг. Ингээд бодохоор нийт хүн амын 1.6 сая хүний амьдрал ууд уурхайн салбартай салшгүй холбоотой байна. Ууд уурхайн салбар зогсолтгүй 24 цаг ажилласнаар улсын төсөвт 8.1 тэрбум төгрөгийн орлого оруулдаг бөгөөд үүнийг наривчлан дуртахад зөвхөн 24 цагийн орлого нь 50 өрхийг орон сууцчлах 70,887 өндөр насны нэг өдрийн тэтгэврийн мөнгө, 37,720 төгрөгийн албан хаагчийн нэг өдрийн цалин төлдөг. Бүр хамгийн энгийнээр хэлэхэд бид гэрлэн дохион дээр 5 минут зогсох тэр хугацаанд 27.9 сая төгрөг улсын төсөвт орж байдаг бөгөөд энэ нь 30 багшийн 1 сарын цалин байдаг. Бид хамгийн дуртай хөлбөмбөгийн багаа дэмжих тэр хугацаанд 1.5 тэрбум төгрөг буюу 1400 ахмадын тэтгэвэр, 1000 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцлог баримтах мөнгө төвлөрч байдаг юм. Боддоо 24 цагийн дотор шүү. Хариуцлагатай уул уурхайн төлөө хамтдаа. Уул уурхай хүнд үйлдвэрийг яах.